Хоо. Сэрцэн. Одоо хөлийн цааллаа. Та гэсэн юм уу? Юу би харин өчигдрийнхээ үйл явдлыг сайн санахгүй. Зүгээр. Өчигдөр нилээн согтсон. Гэрээ хаягийг хэлж чаддаггүйсэн болохоор би яхаа мэдгүй. Гэртээ газарсан шүү заа. Тийм үү. Уучлаарай захирлаа. Бас баярлаа. Би одоо явахгүй болохгүй. Мишэлээ, өглөөний цай. Мод явсан. Сайн байцгаана уу? Бүгдэнд нь энэ өдрийн мэнд хүргэе. За манай өмнөх компанид ажил маань нөхөртөө гэр бүлдээ сайхан харагдах талаас байсан бол энэ удаагийн компанид ажил маань өөрийгөө хайрлцгай бүсгүүчүүдээ гэсэн өрөөнд дөр ажиллах юм байна. Манай зорилтод хэрэглэгчид хинбэ гэхээр 30-аас дээш насны бүсгүүчүүд, ээжүүд байгаа. Жишээ нь одоо хүүхдээ хараад гэртээ суудаг ээжүүд өөрийгөө хайхрахгүйгээр тэгээ бусдын төлөө гэр бүлийнхаа төлөө явдаг эмэгтэйчүүд өөрийнхөө мөрөөдлийг хаяад бусдын төлөө байдаг эмэгтэйчүүд рүү чиглэж ажиллана гэсэн үг. Мөн мэдээч эхнэрийнхээ найз бүсгүйхээ арьсны төлөө санаа тавьж үргэлж арьс арчилгааны комыг нь авч өгдөг эрчүүдийг онцлон гаргана гэсэн үг. Тэгэхээр энэ удаагийн өрөө бол Ана өөрийгөө хайрладаг бүсгүүчүүдийн сонголт. Энэ юу вэ гэхээр хүмүүс зөвхөн бүсгүүчүүд өөртөө эзэн болж өөрийгөө хайрлах нь хамгийн чухал зүйл юм а гэдэг гол мессежийг өгөх юм байна. Сонирхолтой байна. Энэ удаагийн компанид ажил маань өмнөх компанид ажлуудаас юугаар өөр вэ гэхээр ердийн реклам биш. Зөвхөн амьд түүхүүд дээр ажиллана. Магадгүй өдөрт 3 ажил зэрэг хийдэг эмэгтэй бүгдийг гэр бүлийнхээ төлөө зарцуулдаг хэрнээ өөртөө юу ч авч чаддгүй эмэгтэй. Өргөлж өөрийгөө хоёрдугаарт тавьж дараагийн хүн юм шиг хардаг эмэгтэйн тухай. Хүүхдээ хараад суухдаа би гарахгүй юм чин дээ. Ямар хамаа байсан гэж боддог эмэгтэйн тухай. Энэ бүсгүүчүүд эцэст нь юу ойлгодог вэ гэхээр зөвхөн би л өөрийгөө хайрлахаас өөр хинч намайг өөр шиг минь хайрлж чадахгүй юм байна гэдгийг ойлгодог. Юу тэгэхээр энэ зүйлээр видео формат, reels, event гэх сошиал челленж хүртэл хийж болно гэсэн үг. Яг тийм захирлаа. Бид нэр өөрийгөө хайрлцгаая челленж эхлүүлнэ гэсэн үг юм. Тэгэхээр бүсгүүчүүд бид нар лөө жижигхэн ч гэсэн хамаагүй чухал гол үйл явдлуудаа бичлэг зураг болгож хуваалцна гэсэн үг байхгүй юу? Таалагдчихэ. Их сэтгэл төлөвлөсөн концепц байна. Энэ бол Аннаг зөвхөн нэг гоо сохны бүтээгдэхүүн биш. Өөрийн хайрлах хөдөлгөөний бэлэг тэмдэг болгосон алхам байна. Баярлалаа. Баярлалаа. Баярлалаа захирлаа. Би чамд бүхий л талаараа туслахад бэлэн байгаа шүү. Баярлалаа. Хичээж ажиллана. Амжилтсаа. Би алдсан цаг хугацаагаа эргүүлж авна. За тэгэхээр манай өөрийгөө харилцгаая челленж маань маш амжилттай явагдаж байгаа. Та бүхэнд танилцуулах материал тараасан байгаа. Та бүхэн танилцаарай. За челленж ямар хөө явцтай явж байгаа болов? За манай өөрийгөө харилцгаая хаштаг бүхий челленж маань өнгөрсөн хугацаанд маш амжилттай явж өнгөрсөн. Тэрээрээ бидний ачаалч гэсэн маш их нэмэгдсэн байгаа. За та бүхэн дэлгэц рүү анхаарлаа хандуулна уу? Та бүхэн челленжийн зарим хэсгээс сонирхолтой. Өөрийгөө хайрлах челленжэд нэгдэж өөртөө Анна.com хөтлөж авлаа. Бүсгүүчүүдээ өөрийгөө хайрлах челленжэд нэгдэж өөртөө шин загварын цүнх авлаа. Таалагдж байна уу нахаа? Өөртөө зориулаад ном худалдаж авлаа. Өөрийгөө хайрлах челленжэд нэгдэцгээе. Орой гэртээ ирэхэд эхнэр маань аз жаргалтай инээн шиглэж өгтлээ. Маш гоё челленж эхлүүлсэнд баярлалаа Ана. Энэ бол бүсгүүчүүдийг зүв зөдөр атсан өөртөө итгэл өөрийгөө хайрлах утгачлалгүй санаасан байна. Айл гэрт эмэгтэй хүн жаргалтай байл нөхрүүдийн хүсэл биелээ гэсэн шүү дээ. Анагийн борлуулалт маань өнгөрсөн сараас 3 дахин өссөн. Сошиал медиа хайлт маань бол 10 дахин өсөд байгаа. Харин органик контент болон хэрэглэгчдийн өөрсдөө үүсгэсэн контентууд маань 5000 даваад байна. За Мишель чамд баяр хүргэе. Энэ компанид ийм үр дүнтэй маркетингийн төсөл анхудаа харлаа. Хагас жилийн урамшуулаар чамайг шагнана. Нэмээд маркетинг албаны ахлах албан тушаалыг санал болгох ямар очир захирлаа. Тэмчиж байна.
Баярлалаа баярлалаа. Баярлалаа. Оо баярлалаа. Сайхан байна. Сайхан байна. Маргааш үзье. Мишель зүгээр. Зүгээр. Ачаа. Баярлалаа. Та өөрийнхөө боцноос ч илүү сайхан мэдээ шүү дээ. Бити гониглаа. Миний өдөр болгоныг яаж жаргалтай болгож өгдөгтэй. Баярлалаа.